Энэ оны хагасчлалын байдлаар Интерполын шугамар 90 сурвалжж байсан 17 этгээдийг Монгол улсад шилжүүлэн болон албадаа авчирлаа. Цагдаагийн ерөнхий газрын Интерполын үндэсний төв төвчөөс 2026 оны эхний хагасчлалын байдлаар цагдаагийн ерөнхий газар, тагнуулын ерөнхий газар, авдагтай тэмцэх газартай хамтран шүүхэн шатнаас 90 сурвалжилж байсан гадаад улсад оргон зай этгээдүүдийг Интерполын шугамар 90 сурвалжлах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. Шинэ захирамжаар цагдаа орох 461 дүгээр ангид ялагдагчаар цагдаа орж байна. Энэ хугацаанд нийт 17 этгээдийг Монгол улсад шилжүүлэн авах болон албатай авчрах ажиллагааг амжилттай хэрэгжүүлж, холбогдох байгууллагууд мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна. Цагдаагийн ерөнхий газрын Интерполын үндэсний төв төвчөөс энэ онд авилгатай тэмцэх газар, цагдаагийн ерөнхий газар, тагнуулын ерөнхий газар, амун шүүгийн шатнаас гадаад улсад оргон зайсан нийт 17 этгээдийг Монгол улсад шилжүүлж болон албатай авчрах ажиллагааг амжилттай зохион байгууллаа. Түүнчлэн Интерполын шугамар олон улсын хэмжээнд 90 сурвалжж байсан этгээдүүдийг бүгд найрамдах Солонгос улсаас албатан гаргуулах авчрах ажиллагааг тус улсын Интерполын үндэсний төв төвчөөтэй хамтран хэрэгжүүлж 2026 оны 5 сараас хойш залилах гэмт хэрэг 2, бага насны хүүхдийн садар самуунд уруу татсан, завшиг гэмт хэрэг, зам тээврийн ослын улмаас бусдын амь насыг хогшоосон, албан тушаалын байдлаа уруулан ашигласан тус бүр нэг гэмт хэрэгт холбогдсон нийт 6 этгээдийг Монгол улсад албатай авчрах ажиллагааг зохион байгууллаа. Харин энэ оны 6 дугаар сарын 17-ны өдөр Америк нэгдсэн улсын цагаачлал гайлийн алба Америк нэгдсэн улсаас Монгол улсад суугаа элчин сайдын яамтай хамтран 2022 онд залилах гэмт хэрэгт холбогдсон шалгагдж байхдаа гадаад улсад оргон зайлсан этгээдийг Америк нэгдсэн улсаас албатан гаргуулж Монгол улсад авчрах ажиллагааг амжилттай зохион байгууллаа. Монгол улсад албан авчрах ажиллагааг цагдаагийн ерөнхий газрын Интерполын үндэсний төв төвчөө, эрүүгийн цагдаагийн алба, Америк нэгдсэн улсын Интерполын цагаачлал гайлийн алба хамтран зохион байгууллаа. Цагдаагийн байгууллагаас гадаад улсад оргон зайлж олон улсын хэмжээнд 90 сурвалжж байгаа этгээдүүдийг олж тогтоох, шилжүүлэх болон албатай авчрах ажиллагааг идэвхтэй өргөжлүүлэн зохион байгуулж байгаа тул гадаад улсад оргон зайлсан 90 сурвалжж байгаа иргэд өөрсдийн сайн дураар Монгол улсад ирж цагдаа үйлс болох байгууллагатай хамтран ажиллахыг анхааруулж байна.